Романтик кинонуудын тухай бодоход ихэвчлэн аваа их хайрын түүх, гинтийн гайхамшигтай учирлууд, эсвэл төгсгөл хэсгийн мартагдчихгүй мөчүүд санаанд ордог. Гэвч цаг хугацааны шалгуурыг давж үзэгчдийн сэтгэлд үлддэг кинонуудын нууц нь ихэвчлэн өөр зүйлд оршдог юм. Тэр бидэнд хайр дурлалыг үлгэршээг биш, харин амьдралд үнэхээр тохиолдож болох зүйл мэт мэдрүүлж чаддаг юм. 1990-ад оны сүүл үе романтик инээдмийн киноны алтан үе байлаа. Энэ үед олон амжилттай бүтээл төрсөн ч цөөн хэдэн л жинхэнэ сонгодог киноны хэмжээнд хүрч чадсан юм. Тэдгээрийн нэг нь яах аргагүй Notting Hill. Дэлхийн хамгийн алдартай кинод болон жирийн нэгэн номын дэлгүүрийн эзний тухай энэ түүх анх сонсоход боломжгүй мэт санагддагч сая үзэгчдийг өөртөө итгүүлж чадсан түүх. Julia Roberts, Hugh Grant нарын тоглосон энэ кино 1999 онд нээлттэй хийсэн боловч 20 гаруй жилийн дараа буюу өнөөг хүртэл үн цэнээг алдаагүй хэвээр байна. Романтик киноны тухай яриа өрнөх бүрт Pretty Woman, When Harry Met Sally, Love Actually зэрэг бүтээлүүдийн хамт Notting Hill заавал дурддагддаг сонгодог бүтээл болж. Гэхдээ Notting Hill бол зүгээр нэг хайр дурлалын кино биш юм. Энэ бол жирийн нэг хүний амьдралд боломжгүй мэт санагдах зүйл тохиолдвол яах вэ гэсэн асуултыг хамгийн энгийн атлаа, хамгийн үнэмшилтэйгээр өгүүлсэн бүтээл юм. Бидний дотроо хаяаны төсөөлж үздэгч бодит амьдрал дээр хизээж тохиолдохгүй гэж боддог мөрөөдлийн тухай түүх гэсэн үг. Хэрвээ нэг өглөөс ирээд дэлхийн хамгийн алдартай хүнтэй санаандгүй учирчвал яах вэ? Тэр хүнтэй танилцаа зогсохгүй бүр хайр сэтгэлийн холбоотой болчихвол яах вэ? Кино яг энэ асуултаас эхэлдэг. Түүх нь сонсоход бараг үлгэр шиг л дээ. Лондон хотын Notting Hill дүүрэгт аялал зориулсан номын дэлгүүр ажилуулдаг William Tucker нэг өдөр дэлхийн хамгийн алдартай кинод Anna Scottтай санаандгүй таарна. Нэг нь олон сая хүний шүтэн, нөгөө нь өдөр бүр ижлэл амьдралаар амьдардаг жирийн залуу. Гэхдээ кино бидэнд алдардан ч гэсэн эцэстээ хайрлаж, гомдож, ганцаарддаг хүн гэдгийг сануулдаг. Сонирхолтой нь киноны санаа Холливуудын томоохон студийн хурлын өрөөнд биш. Кино зохиолч Ричард Кёртисийн нойргүй хонсон нэгэн шүн төржээ. Тэрээр дараа нь энэ талаараа дурсахдаа хэрвээ би найзынхаа гэрт оройн хоолнд очихдоо дэлхийн хамгийн алдартай хүнтэй хамт очивол ямар байх вэ гэж бодсон хэмээн ярьжээ. Тэр үедээ бүр Мадоннаг хүртэл төсөөлж үзсэн гэдэг. Харин энэ энгийн бодол аажмаар өөрчлөгдөж жирийн нэгэн хүн дэлхийн хамгийн алдартай хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болвол яах вэ гэсэн асуулт болон хувирсан нь Notting Hill киноны эхлэл болж. Notting Hill-ийг өнөөдөр ч дахин үзмээр санагдуулдаг зүйл нь яг бодит юм шиг мэдрэмж. Романтик киноны ертөнцид заримдаа хит төгс дөрүүд, бодит амьдрал дээр бараг тохиолдохгүй үйл явдлууд, эсвэл үзэгчдийг зөвхөн мөрөөдөл давтуулдаг хайрын түүхүүд цөөнгүй гардаг. Харин Notting Hill энэ бүхнээс арай л өөр. Энд өөртөө төдийлөн итгэлтэй биш, заримдаа эвгүй байдалд ордог, алдаа гаргадаг, юу хэлэхээ мэдэхгүй гацчихдаг хүмүүс бий. Тиймээс ч Анна, Уильям хоёрын харилцаа үлгэр шиг эхэлсэн ч дөрүүд нь үргэлж бодит хэвээр байдаг юм. Магадгүй энэ л шалтгаанаар үзэгчид тэднийг киноны дөрүүд биш, харин өөрсдийн танил хүмүүс шиг хүлээж авч тэдний баяр гунгийг илүү ойроос мэдэрдэг баг. Тийм ч учраас киноны хамгийн хүчтэй хэсгүүд нь том үйл явдал биш, харин жирийн хүмүүсийн дунд өрнөх жижигхэн сонирхолтой сайхан мөчүүд юм. Төрсөн өдрийн ширээний ард суух агшин, найзуудтайгаа харилцах яриа, эсвэл хоёр хүний эвгүйхэн анхны уулзалт хүртэл амьдрал дээрээс шууд хуулаад авсан мэт бодит санагддаг. Киноны хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь мэдээж Anna Scott-ийн дүр байсан гэдэг. Сонирхолтой нь Ричард Кёртис энэ дүрийг бичихдээ Julia Roberts-ыг огт бодоогүй юм билээ. Түүний төсөөлөлд Grace Kelly шиг эрхэмсэг байдалтай, Audrey Hepburn-ийг шиг дэгжин төрхийг хослуулсан ийм эмэгтэй төсөөлөлтөнд боддог байж. Гэвч найруулагч Roger Michell болон продюсер Duncan Kenworth-ийн нарын хувьд Anna Scott гэвэл зөвхөн Julia Roberts байлаа. Тэдний хамгийн том айдас нь харин Julia Roberts энэ саналыг хүлээж авахгүй байх вэ гэсэн асуудал байсан гэдэг. Гэтэл Julia Roberts анх энэ төслийн талаар сонсоод баг татгалзах шахжээ. Агент нь Julia Roberts-д энэ киноны агуулгыг товчхон ярьж өгсөн юм байна л да. Тэгсэн чинь энэ чинь миний сонсч байсан хамгийн тэнэг романтик киноны санаа юм байна гэж хүртэл ботсон байгаа юм. Гэхдээ зохиолыг нь уншиж эхлснээсээ хойш бүх зүйл өөрчлөгдсөн. William Tucker-ийн жижигхэн номын дэлгүүр Anna Scott-ийн санаандгүй орж ирдэг хэсэг, тэр хоёрын анхны үнсэлтгээд хитгэн хуудсын дараа л Julia Roberts аль хэдийн өөрийн тоглох дүрдээ дурлчихсан байж. Өнөөдөр эргээд харахад энэ сонголт киноны түүхийг өөрчилсөн гэхэд хэлцдэггүй. Учир нь Anna Scott бол зүгээр нэг киноны дүр биш. Тэр үедээ дэлхийн хамгийн том одуудын нэг байсан Julia Roberts өөрөө яг Anna Scott гэдэг дүр шигэ амьдарч байсан байдаг. Тэрээр хожим дурсахдаа кино одын дүр бүтээх нь миний хийж байсан хамгийн хэцүү зүйлсийн нэг байсан гэж ярьсан байдаг. Учир нь тэр үнэндээ кино од байсан шүү дээ бодит амьдрал дээр. Өөрөө өөрийнхөө дүрд тоглож байгаа юм шиг санагдаж эвгүй мэдрэмж төрдөг байсан талаараа инхүү дурсжээ. Тийм ч болохоор кинон дээр хамгийн алдартай мөрөөдийн нэг болох I'm also just a girl
standing in front of boy asking him to love her гэдэг өгүүлбэр сая хүний сэтгэлд хүрсэн байдаг. Хэдийгээр Julia Roberts өөрөө энэ хэсгийг хэлэх үнэхээр дургүй байсан ч эцэстээ киноны түүхэнд хамгийн алдартай романтик өгүүлбэрийн нэг болон үлдэж. William Tucker-ийн дүрийн хувьд гэвэл бүх зүйл маш энгийн байсан. Hugh Grant бол бараг л анхны өдрөөсөө л гол дүрийн эрхтэд тоглохдохоор сонгогдсон байсан. Richard Curtis, Hugh Grant хоёрын хамтрал тухайн үед кино ертөнцид бараг домог мэт яригдж байсан бөгөөд найруулагч Roger Michell Richard-ийн бичсэн яриа бүрийг Hugh Grant шиг амьлуулж чаддаг хүн байхгүй гэж хэлж байжээ. Киноны турш төдийлөн анзаарагддагч нэгэн сонин зүйл бий. Anna Scott William-ийн нэрийг нэг ч удаа дууддаггүй. Түүнтэй ярилцахдаа, түүн рүү хандахдаа ч нэрийг нь ашигладаг юм байна. Энэ нь ихэнх үнэнч фэнүүдийн хувьд хамгийн алдартай мөртлөө жижиг нууцуудын нэг болон үлдсэн. Сонирхолтой нь Anna Scott-ийн дүрд Julia Roberts-аас гадна Nicole Kidman-ийн нэр бас яригдж байжээ. Гэвч эцэстээ кино бүтээгчдийн анхны сонголт зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулсан юм. Өнөөдөр Anna Scott гэхээр Julia Roberts-ийг, William Tucker гэхээр Hugh Grant-ийг л хүмүүс төсөөлдөг. Зураг авалтын үеэр ч хөгжилтэй зүйл тасраагүй гэдэг. Hugh Grant нэгэн зүйлд байн гомдолдог байж. Түүний бодлоор Julia Roberts-ийн хоолой өөрийнхөөс нь хавгүй бүдүүн, аргил өнгөтэй сонсогддог байсан гин. Гэвч дараа нь үнэн хэрэгтээ асуудал Julia-д биш. Харин зураг авалтын эхний өдрүүдэд өөрөө маш их сандарч байсан учраас хоолой нь ердийнхөөсөө өндөр өнгөтэй сонсогдож байсан гэж өөрт нь байсныг нь Hugh Grant ойлгосон байдаг. Мөн киноны хамгийн том дөрүүдийн нэг үнэндээ Notting Hill дүүрэг өөрөө байдаг юм. Өнгөлөг байшингууд, Portobello Road-ийн зах, жижигхэн кофе шопууд, нам гүмхэн гудамжнууд бүгд киноны уур амьсгалыг бүрдүүлдэг. Холливуудын олон кинонууд студид бүтээгддэг бол Notting Hill-ийн ихэнх зураг авалтыг бодит гудамж, бодит байшин, бодит дэлгүүрүүдэд хийсэн нь түүнийг улам өрөмжлөлтэй болгосон. Харин кино гарсны дараа дэлхийд даяарх сая хүний мөрөөдлийн аяллаа цэг нь Notting Hill дүүрэг болж. Киноны зохиолч Richard Curtis-ийн хувьд энэ бол зүгээр нэг романтик инээдмийн кино байгаагүй. Тэрээр тухайн үед өөрийнхөө амьдардаг Notting Hill дүүргийг маш сайн мэддэг байсан бөгөөд энэ бол янз бүрийн үндэстэн, соёл, амьдралын хэв маяг холилдсон Лондонгийн хамгийн сонирхолтой газруудын нэг гэж үздэг байж. Тиймээс ч киноны үйл явдлыг өөр газар биш, яг өөрийнхөө амьдардаг энэ дүүрэгт өрнүүлэхээр шийдсэн байдаг. Киноны хамгийн алдартай байршил бол яах аргагүй нөгөө цэнхэр хаалга. Сонирхолтой нь William Tucker-ийн гэрийн гаднах тэр цэнхэр хаалга үнэндээ киноны зохиолч Richard Curtis-ийн өөрийнх нь амьдардаг байшингийн хаалга байсан юм. Production designer буюу манайхаар бол зургийн дарга Stuart Craig зураг авах байшин хайж яваад санамсаргүйгээр Richard Curtis-ийн байшинг сонгосон бөгөөд Richard Curtis хүртэл өөрөө эхэндээ надаар тоглоод байна гэж бодсон байдаг. Кино гарсны дараа хаалга жуулчдын мөрөглийн газар мэт болж өдөр бүр хүмүүс ирж тэр цэнхэр хаалганы өмнө зураг авахулдаг болж. Хожим анхны тэр хаалгыг дуудлага худалдаагаар зарсан ч гэсэн өнөөдөр тэр байшинд цэнхэр хаалга дахин байршуулж. William-ын ажилуулдаг алдартай номын дэлгүүрч бодит байдал дээр арай өөр түүхтэй юм. Кинон дээр аяллаа номоор дүүрэн дулаахан дэлгүүр харагдагч үнэндээ эртний эдлийн дэлгүүр байж. Бүр энэ дэлгүүрийн хажууханд махны дэлгүүр ажилладаг байсан бөгөөд ойролцоо нь Richard Curtis буюу кино зохиолчийн продакшны офис хүртэл байрладаг байж. Өнөөдөр тэр газар кино фэнүүдийн заавал очиж үздэг цэгүүдийн нэг болж. Харин киноны төгсгөлд William Tucker, Anna Scott хоёрын хамт суудаг алдарт сандал киноноосоо дутхгүй сонирхолтой хувь тавилантай. Зураг авалт дуусны дараа энэ сандлыг дуудлага худалдаагаар заржээ. Нэгээр хайртай бүсгүүдээ бэлэг болгон энэ сандлыг авч өгсөн байна. Гэвч харамсалтай нь тэдний харилцаа удалгүй төгссөн байна. Харин олон жилийн дараа сандал нэрээ нуудалсан эзний гараар дамжаад Австрали дахь East Perth хотын Queen's Gardens цэцэрлэгдсэн бөгөөд өнөөдөр ч тэндээ хадгалагдсан үлджээ. Notting Hill гарсны дараа энэ дүүрэг жуулчдын хамгийн их зорддог газруудын нэг болж. Үл хөдлөх хөрөнгийн үнц нь богино хугацаанд эрс үтсэн тухай нутгийн бизнес эрхлэгчид хүртэл дуусдаг юм. Заримынх нь хэлснээр ердөө 18 сарын дотор Notting Hill дүүргийн үл хөдлөхийн үн 25% өссөн нь тухайн үедээ жинхэнэ тесрэл болсон гэдэг. Киноны хамгийн бэлгэлтэй зүйл бол яах аргагүй Марк Шагалийн La Mary зураг юм. Анх William Tucker-ийн гэрийн хананд хэвлэмэл хувилбар нь харагддаг бол төгсгөлд нь Anna Scott түнд жинхэнэ их хувийг бэлгэлж байгаа кинонд гардаг. Richard Curtis буюу киноны зохиолчийн хувьд энэ зураг хайрын тухай биш. Харин хүний хүрч чадаагүй мөрөөдөл, алдсан зүйлээ эргэн санагалзах мэдрэмжийг илэрхийлдэг байж. Магадгүй тийм л учраас киноны сэтгэл хөдлөлийн төвд энэ бүтээл оршдог баг. Сонирхолтой нь зураг авалтад зориулж бүтээсэн хуулбар нь дэндүү бодит харагдсан тул зураг авалт дуусмагц бүрэн устгах гэрээ хүртэл байгуулж байсан гэдэг. Төрсөн өдрийн орон хоолны хэсэгт бас нэгэн сонирхолтой нууц бий. Берни Anna Scott-оос хамгийн сүүл тоглосон киноныхоо төлөө хэдэн долларын хөлс авсныг нь асуухад
Anna Scott 15 сая доллар гэж хариулдаг. Инээдтэй энэ тоо анх зохиол дээр ерөөсөй байгаагүй юм байна. Julia Roberts зураг авалтын явцад 10 сая, дараа нь 12 сая, эцэст нь 15 сая доллар гэж өөрчилж хэлжсэн бөгөөд хожим нь өөрийгөө хэтэрхий хямд үнэлэхээс жаахан залхаж байна гэж хошигнж байж. Хамгийн сонирхолтой нь 15 сая доллар гэдэг нь тухайн үеийн Julia Roberts-ийн өөрийнх нь кинонд тоглоод авсан бодит цалинтай бараг л таарч байсан гэдэг. Тэгэхээр кинонд тоглосон Anna Scott бодит амьдрал дээрх Julia Roberts хоёр бараг нэг хүн шиг эжлэгэн байсан юм шиг. Мөн Уильямын найзуудын бүлэг киноны амин сүнс болсон гэдэгтээ олон хүн санал нийлдэг. Spike, Max, Bella, Bernie гэд бүгд өөр өөрийн гэсэн зан чанартайч хамтдаа яг л жинхэнэ найзуучиг харагддаг. Рожер Мишель тэднийг сонгох үйл явцыг гэр бүл бүрдүүлж байгаа мэт ажилласан гэж тодорхойлж байна. Учир нь сайн жүжигчид цуглуулах нэг хэрэг. Харин тэднийг олон жилийн турш нөхөрлсөн сайн найзууд, сайн хүмүүс шиг харагдуулах нь огт өөр хэрэг байж байна. Киноны анхны эвлүүлэг бидний мэддэг хувилбараас хамаагүй урт байсан гэдэг. Эхний хувилбар нь бараг 3 цаг агс үргэлжилсэн урт байсан бол 90 орчим минутыг тайрч хасны дараа өнөөдрийн бидний үздэг 2 цаг 4 минутын хувилбар бий болжээ. Киноны хамгийн сэтгэл хөдлөмж хэсгүүдийн нэг бол Уильям Такер ганцаараа алхах зуур улирлууд солигддог монтаж юм. Хэдхэн секундын дотор 100 намар болж дараа нь өвөл хавар болон хувирдаг тэр хэсэг киноны бүхэл бүтэн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гайхамшигтай хэсгүүдийн нэг. Үзэгчид үүнийг нэг зураг авалт гэж боддогч үнэн дээр 4 өөр зураг авалтыг маш нарийн эвлүүлж бүтээсэн байдаг. Киноны романтик баг зэрэг гонигтай мөртлөө дулаахан уур амьсгалж санамсаргүй бий болоогүй. Киноны зохиолч Richard Curtis зохиолоо бичиж явах хугацаанд Tom Waits-ийн алдарт Downtown Train дууны Everything But the Girl хамтлагийн дуулсан хувилбарыг бараг өдөр бүр сонсдог байж. Түүний хэлснээр энэ дууны өнгөйс мэдрэмж нь киноноос үзэгчдэд дамжин хүрээсэй гэсэн ийм мэдрэмжтэй таарж байсан гэв. Харин яг англичууд өөрсдөө энэ киног зөвхөн хайр дурлалын кино гэж бас үздэггүй. Нэг тодорхой цаг үеийн сэтгэл хөдлөл, тодорхой нэг үеийн Лондонгийн өнгө төрхийг хадгалсан бүтээл гэж зарим англичууд нандиндаг. Тиймээс ч олон хүний хувьд Notting Hill бол зүгээр нэг кино биш. Харин эргэн очих боломжгүй болсон өнгөрсөн цаг хугацаатайгаа уулзах нэгэн төрлийн дурсамжийн хаалга гэж хүндэлдэг. Кино анх нээлттэй хийх үед англи орон шинэ мянганы босгон дээр ирээд байлаа. 90-ад оны сүүл үеийн өөдрөг уур амьсгал, Лондонгийн соёлын сэргэлт, дэлхийд дахины анхаарлыг татаж байсан Британи урлаг, хөгжим, кино урлагийн тесрэлтүүд бүх зүйл Notting Hill-ийн цаана үл мэдэг мэдрэгддэг. Магадгүй энэ шалтгаанаар ч олон англи хүн энэ киног үзэхдээ зөвхөн Уильям Анна хоёрын хайрын түүхийг биш, харин өөрсдийн залуунаас өөрсдийн мэддэг байсан дурсамжийн Лондоныг эргэн хардаг баг. Ялангуяа Хью Грантын бүтээсэн Уильям Такерийн дүр англи үзэгчдийн сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Тэр бол Холливуудын уламжлалт баатар биш. Өөртөө итгэлтэй, төгс төгөлдөр хүн бүрийн анхаарлыг төрүүлэх нэг юм бол биш. Харин ч эсрэгээр эгэлж ирийн, бодлоо, эвгүй байдалд амархан ордог, юу хэлэхээ мэдэхгүй гацчихдаг хүн. Гэхдээ энэ чанарууд нь түүнийг яг амьдрал дээр байдаг бодит хүн шиг болгодог. Англи үзэгчид Уильямыг хараад би ийм хүнийг танино гэж боддог төдийгүй зарим нь бүр би өөрөө ийм хүн шидэ гэж хошигддог. Өөрийгөө шоолж чаддаг, баг зэргийн даруу, баг зэргийн бодлооч гэсэн сайхан сэтгэлтэй тэр дүр төрхийг олон хүн жинхэнэ англи хүн гэж тодорхойлдог. Нөгөө талаар англи хүмүүсийн дунд Notting Hill-ийг бодит байдлыг хэтэрхий романтик болгосон гэсэн шүүмжлэлж явдаг. Учир нь жинхэнэ Notting Hill дүүрэг бол кинон дээр гардаг шиг дандаа өнгөлөг байшин, үзэсгэлэнтэй кофе шопоос бүрдсэн газар биш. Энэ бол олон үндэстэн, олон соёл, олон түүхийн огтлцол болсон амьд дүүрэг. Харин кино тэр бодит байдлыг хамгийн дулаахан, хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийг сонгож харуулсан гэж шүүмжилдэг. Гэвч сонирхолтой нь хүмүүс энэ шүүмжлэлийг хэлэхдээ хүртэл Notting Hill кинонд хайртай хэвээрээ байдаг. Ер нь бол Notting Hill үнэндээ бодит байдлыг баримтжуулахыг зорьсон бүтээл биш. Харин хүмүүсийн бодит амьдралаас хайж байдаг мэдрэмжийг харуулсан кино юм. Бид бүгд амьдралдаа ямар нэгэн гайхамшигтай учрал тохиолыг хүсдэг. Өдөр бүр энгийн амьдралын цаана ямар нэгэн онцгой зүйл биднийг хүлээж байгаа ухаа гэж найддаг. Notting Hill яг тэр найдварын тухай өгүүлдэг кино. Магадгүй энэ л шалтгаанаар англи үзэгчид уг киног өнөөдөр хүртэл хайрласаар дахин үзсээр байгаа баг. Тэд киноны үйл явдал бодит биш гэдгийг мэднэ л дээ. Дэлхийн хамгийн алдартай кинод хаалгарч нь ороод ирэх магадлал баг амьдрал дээр л байхгүй гэдгийг ч ойлгоно. Гэхдээ энэ киноны гол санаа бол үнэндээ тэр биш. Харин хүний амьдралыг өөрчлөх учрал хизээ хаанаас ирэхийг хинч мэддэггүй гэсэн санаа юм. Тиймээс англи хүмүүсийн хувьд Notting Hill бол романтик инээдмийн киноноос арай өөр зүйл. Энэ бол энгийн хүмүүсийн амьдрал ч гэсэн утга учиртай, гайхамшигтай кино шиг байж болно гэсэн итгэлийн тухай бүтээл юм. Магадгүй тэр итгэл өнөөдөр ч хуучраагүй учраас Notting Hill 20 гаруй жилийн дараач
хүмүүсийн зүрх сэтгэлд амьдрсаар байгаа биз. Notting Hill кино бол зүгээр нэг романтик нийтмийн кино биш. Энэ бол бүх зүйл нь санамсаргүй мэт татлаа яг байх ёстой газараа төгс дарсан бүтээл. Julia Roberts, Hugh Grant хоёроос эхлээд Portobello Road-ийн гудамж, цэнхэр хаалга, Lamari зураг, тэр байтугай цэцэрлэгийн энгийн нэгэн сандал хүртэл энэ киноны домгийн нэг хэсэг болон үлдэж. Магадгүй тийм учраас л 20 гаруй жилийн дараач Notting Hill үзэгчдийн сэтгэлд яг л анхны гişгэн дулаахан мэдрэмж өгсөөр байдаг баг. Notting Hill зөвхөн шүүмжлэгчдийн төдийгүй үзэгчдийн хайрыг татсан кино. $42 сая төсвөөр бүтээгдсэн энэ кино дэлхийд даяар $360 гаруй сая орлого олж тухайн үедээ Британийн киноны түүхэнд хамгийн өндөр орлоготой бүтээл болж байсан. Алтан бөмбөрцөг, BAFTA-гийн хэд хэдэн номинацид нэр дэвшиж Британийн кино урлагийн хамгийн том амжилтуудын нэг болсон юм. Гэхдээ топ баримт шагнал урамшуулал бүгдийг энэ удаа орхив. Notting Hill-ийг өнөөдөр хүртэл хүмүүсийн зүрхэнд хадгалж үлдээсэн гол зүйл бол энэ киноны хүмүүст мэдрүүлдэг тэр уур амьсгал. Энэ киноны хамгийн гайхамшигтай зүйл нь өгүүлж байгаа хайрын түүхэндээ биш. Харин тэр түүхэнд өнөөдөр ч биднийг итгүүлж чаддагт оршдог. Дэлхийн хамгийн алдартай кинод жирийн нэгэн номын дэлгүүрийн эзэн хоёрын учрал бодит амьдрал дээр бараг боломжгүй мэт санагддаг л да. Гэвч кино дуусах мөчид тэр бүх зүйл үнэхээр л болсон мэт хаа нэгтээ яг одоо ч болж байгаа мэт мэдрэмж төрдөг. Магадгүй энэ л Notting Hill киноны жинхэнэ ид шидэн баг. Энэ кино агуу сургамж айлддаг. Амьдралын философийг тайлбарладаг. Харин заримдаа хүний амьдралыг өөрчлөхөд ердөө нэгхэн санамсаргүй учрал, нэгхэн зөв цаг мөч, эсвэл хилж зүрхэлсэн ганцхан өгүүлбэр хангалттай байдаг гэдгийг сануулдаг кино. Тийм ч учраас Notting Hill 20 гаруй жилийн дараач үн цэнэн алдаагүй хэвээр байна. Цаг хугацаа өнгөрч кино урлаг өөрчлөгдөж, шинэ үеийн бүтээлүүд ар араасаа төрсөөр байгаач энэ кино үзэгчдийн сэтгэлд эзлэх байр суурийг хадгалсаар байна. Учир нь энэ кино бол кино оддын тухай түүх биш. Энэ бол хүн бүрийн дотор байдаг хайрлах, хайрлуулах, ойлгох, аз жаргалтай байх гэсэн хамгийн энгийн мөрөөдлийн тухай кино юм. Магадгүй тиймээс л Notting Hill кино дууссаны дараач бидний сэтгэлд үргэлжилсээр байдаг баг. Учир нь энэ кино бидэнд нэг зүйлийг үлдээдэг. Амьдрал хичнээн энгийн байсан ч хамгийн гайхамшигтай түүхүүд хаяа хамгийн энгийн хаалганы цаанаас эхэлдэг байж болох юм гэсэн итгэлийг үлдээдэг юм.